Ийшээ орчих болох уу? Болохгүй. Юу гэдэг юм бэ? Хойд объектууд нь. Оросын байгууллага шүү дээ. Орос улсыг. Одоо би холбогдох ямар хүнтэй уулзах вэ? Орос улс. Орос хүн дах юм. Оросууд нь баг байхгүй шүү дээ. Тэгэхээр нийтийн мэдээллийн сайт за ди парламент дээр улсын их хурлын гишүүд за засгийн газар цаашлаад ерөнхийлөгчөөс одоо өргөн барьсан хуулийн төслүүдийг бол нийтдээ байршуулдаг. Тэгэхээр одоо энд бол за Монгол улсын засгийн газраас за улсын их хурлаар хэлэлцэж өгөх нэг одоо хэлэлцээрийг өргөн барьсан байгаа юм. За энэ мэдээллийг харах юм бол Монгол улсын нутаг дэвсгэрдэх эдэлбэр газар болон за тэдгээрт байрлах үйл хөдлөх хөрөнгийн объектуудын эрхийг Оросын холбооны улсын одоо нэр дээр шинжилэн бүртгэх нөхцөлийн тухай за Монгол улс болон Оросын холбооны улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг за улсын их хурл болон холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэхээр тусгасан байгаа юм аа. Тэгэхээр хоёр улсын засгийн газрын энэ хэлэлцээрт за нийтдээ 9.5 газарт байрлах 93 үйл хөдлөх одоо объектыг бол за Оросын холбооны улсын нэр дээр 99 жилийн хугацаатай за ашиглах хэрэгтэйгээр шилжүүлэх тухай тусгасан байна. Тэгэхээр энэ нээлтийн мэдээлэлд үндэслэж бид за зарим объект дээр очиж за тус объектуудад ямар үйл ажиллагаа явуулдаг нөхцөл байдал ямар байдаг тухай сурвалжлах болно. Тэгэхээр хоёр улсын засгийн газрын хоорондын хэлэлцээрт орсон за 93 объектын нэг бол за миний яг зогсож байгаа Сүхбаатар дүүргийн за 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах за Airfloat-ийн байрлага. За энд бол за тус одоо улсын авиа компани болох Airfloat үйл ажиллагаа явуулдаг. За мөн энд Airstream бол за одоо энэ одоо тус одоо энэ газрыг түрээсэлдэг юм байна. За гэхдээ холбогдох за дэлгэрэнгүй мэдээллийг за компани одоо захирлаас ав гэдэг биднийд бол мэдээллийг өглөө. Тэгэхээр энд бол өөр одоо үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага бол байдгүй юм байна. Орос улсыг. Одоо би холбогдох ямар хүнтэй уулзах болох вэ? Орос улс. Надад ярьж болохгүй. Энд л түрээс юм байна тийм үү? Тий. Энэ Airfloat. Хайд объектууд нь мэдгүй. Газрын кадастрын нэгдсэн захим систем e-газар.gov сайтаас Airfloat-ийн барилгыг шүүж үзвэл ашиглах хэрэгтэй тус газрын эзэмшигчээр Airfloat Оросын олон улсын агаарын зам хувьцаат нийгэмлэг бүртгэлтэй байна. Улмаар хамгийн сүүлд 2019 онд тус нийгэмлэгт шинжилэн бүртгэсэн бөгөөд өдгөө уг газрын ашиглах эрхийн хугацаа дуусжээ. Цаашлаад тус барилга 1970-аас 80 онд баригдсан гэж үзвэл 40-оос 55 жилийн настай гэсэн үг. Харин Airfloat авиа компани Platinum Cast 2025 оны 9-р сараас үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон бөгөөд өдгөө тус барилгад Оросын холбооны улсаас ирсэн иргэд нэвтрэгдэх байна. Ийшээ орчих болох уу? Болохгүй. Энд юу гэдэг юм бэ? Хойд объектууд нь. Оросын байгууллага шүү дээ. Энэ юу гэдэг юм? Хойно урд буутнаас нөгөө нислэхгүй болсон. Хоосоо. Орос хүн дах юм уу? Оросууд нь одоо баг байхгүй шүү дээ. Нэг гуанцны хэдэ ажилчид нь дарга нь тэр өөр юм байхгүй. Энэ ер нь гэхдээ нийт хэр том объект юм бэ? Хэдэн метр газар авд юм бол? Том бол том л доо. Дайм одоо нөгөө нислэхгүй болсон. Хоосон. Одоо энэ орж байгаа машинууд нь ямар? Тэсэг нөгөө хаяа нэг байрлал машинаараа хэлээр гарч ирдэг. Та энд хэзээ ажилд орсон? Би ч одоо нэг 10 жил болж байна. Одоо хойдлын байранд хэр их орс хүн байгаа вэ? Байхгүй. Бод баг юу. Хаяа нэг гац хоёр машин ирээд нэг гац хоёр машин ирээд байдаг. Өөр байхгүй. Харин Оросын холбооны улс болон Монгол улсын засгийн газрын хэлэлцээрийг олон улс судлаачид дэмжиж байна. Тэдний хувьд энэ хэлэлцээрийг дэмжихгүй бол тус улс манай улсын шатхуун цахилгаан зэргийг хязгаарлах эрсдэл байгааг хэлж байгаа юм а. Монгол улс Оросын холбооны улсын засгийн хоорондын хэлэлцээрээр энэ асуудлыг бол нэгдсэн шийдвэрлэх юм шаардлагатай гэж ингэж хоёр тал үзсэн байна. За тэгээ энэ хэлэлцээрийн гол асуудал бол за энэ юуны өмнө улсын хурлын аюулгүйд гадаад хөдөлгөөний байнгын хороо энэ 7 хоногт хэлэлцээд за тэгээд энэ хоёр орны харилцаатай холбоотой өмч хөрөнгөтэй асуудал болохоор бас манай зарим их хурлын гишүүдийн санаачлагаар бол хаалттай гормоор хэлсэн гэдэг нь би энэ бол туулийн зөв гэж ингэж бодож байна. За энэ дээр бол ингээд 7 том объектуудыг бол нэрлсэн байсан. За энэ дээр бол бидний сайн мэдж байгаа хүүхдийн зууд дээр байрладаг Airfloat-ийн байшин барилгууд байна. За мөн одоо бид нар бол өнөө одоо Отхон тэнгэр дээд сургуулийн урд талд байрладаг. Хуучин зөвлөлтийн 1-р сургуулийн урд байдаг. Зөвлөлтийн худалдааны төлөөлөгчийн газар гэдэг их гоё барилга байдаг л да. За тэр барилга. За нөгөөх нь бол одоо бидний сайн мэддэг одоо хуучнаар бол
зөвлөлтийн 3 дугаар имлэг гэж байсан. Одоо бидний бидний 70 үед. Энэ бол өнөөдөр Пилхамны нэрмжид сургууль болсон байгаа. Энэ их том барилга л да. Энэ барилгын асуудлууд байна. За тэгэл одоо Баян гол болоод Баян зүрх дүүрэг дээрх зарим одоо барилга байшингууд гэдэг. Тэгээ энийг бол өнөөдөр бол Оросын холбооноос өөрөөр бүртгэл. Энэ бол одоо тэр улсын өөрийнх нь объект учраас Оросын холбооны улсын нэр дээр нь бол шилжүүлэх асуудлууд байна. А тэрний доор байгаа газрын асуудлууд л баггүй. Тэгэхээр тэр нөгөө хугасаа Оросын холбооны улсын үйл хөдөлгөөнг болохоор одоо бол урд нь бол энэ бол ямар ч бүртгэлгүй үн төлбөргүй явжсэн ба шүү дээ. Тэгэхээр бид нар бүртгүүлээд одоо бол нөгөө газрынхаа газар ашиглах энэ хадагвал бид нар бол одоо газрынхаа төлбөрийг авах хэрэгтэй. Дээр нь Оросын өмч хийж байгаа юм чи. Тэр нь булааж авъя гэдэг байгаа бол одоо газраа авъя гэх юм бол тэрийн хөрөнгөний булааж авна шүү дээ. Тэгээ хоёр орны харилцаа муудна. Тэгээ эннээсээ илүү сөрөг үр дагавар гараад Орос би яг нүгтлэр Орос бол нөгөө хуучин юм шиг биш маш их одоо юу болсон. Ширүүн дөрөн болцсон. Одоо жоохон итгэлийн эвдлэл ихэд бол алдах юм байхгүй болсон Орос. Тэгээд бензиний нийлүүлэхгүйг л тэгэл. Тэгээ энэс суулгын тэр. Орос Украинууд бензин шатгуун дээр нь бөмбөг дэлгэлээгээд нийлүүлэлт за дээр нь ангарскийн үйлдвэр засвар үйлчлэг хийж байгаа ингээл нийлүүлэлт жоохон яахт Улаанбаатар маш хүнд байдалд орж шít. Тэгээд баруун таван аймагт харанхуй болно. Тогоо нийлүүлэхгүй. Тэгэхээр бид нар энэ Монгол улс бол өөрөө энэ хоёр том гэрнүүд бид нар бол айгүй эмзэг байхгүй. Тийм учраас энэ уламжлалт харилцаагаа тэргүүн зэрэг тавиад тэр жижигхэн мэлчний юмд дорн шийдчих хэрэгтэй.